чадвараар илүүрхий. Улс их орны хөгжлийн ачаа өндөр ур чадвартай боловсон хүчний нуруунд дээр явдаг зүй тогтолтой. Дэлхий улам бүр даяар шиж Монголд уул уурхай, газар тариалан, үл хөдлөх хөрөнгийн зах зээл жилээс жилд өргөжөнд хэлж, дэлхийд нэр сүрээ цураатуулсан томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байгаа энэ үед эх орондоо төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээл тэнцвийц ур чадвартай, мэрэгчсэн боловсон хүчин өвүүлэх царай. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв Политехник коллежийн нэр хүндийг өсгөх, суралцагчдын идэвх сонирхол, ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын засгийн газар 2014 онд дэлхийн ур чадварын байгууллагын 69 дахь гишүүн орноор элсэн юм. 2015 онд Бразил улсын Сан Пауло хотноо зохион байгуулагдсан дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн тэмцээнд манай улс 9 мэргэжлэр оролцсноос багийн дүнгээр 60 орноос 42 дугаар байрт орж анх удаа гэхэд чамлахааргүй амжилт үзүүлсэн билээ. Тэгвэл Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 2017 оны 10 дугаар сар зохион байгуулагдах 44 дахь удаагийн дэлхийн ур чадвар тэмцээнд манай улс 6 мэргэжлэр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Мужааны төрөлд Эрдэнэ мөх, Өрөг угсралтад Мягмар сүрэн, Гагнуурт Жанлаг ойдов, Цахилгаанд Төгөлдөр, Сантехникт Долгормаа, Тогоочид Давгсөрөн нарын мэргэжлийн улсын аваргууд оролцохоор эксперт багш нарын хамтаар бэлтгэлээ базааж байна. Би багасаа давгаа юм шагаад манай ус мууж яадаг. Тэгээд сэлбэр их оролддог байсан. Тэгээд сэлбэр чимэрч мэрэгчтэй болно гэд 2010 онд Дархан уул аймагт аш Дархан өргөө Политехник коллеж чимэрчийн ангидээс орж суралцаад 14 онд суралцж явахдаа тэр сургуулиас ороод одоо 15 онд техник технологийн дээд сургууль гэдэг сургуулийг төлөөлөд. Нөгөө барилга угсралтын мужийн техникчийн ангид элсэж орж ирсэн. Сан нэг мэрэгжлийн ирээд хэрэгцээтэй. Одоо ер нь ирээдүйд төгсөх мэрэгчлээ тэгээд би сан нэг мэрэгчлийг сонгож орсон. Техник технологийн Политехник коллежид Гагнуурын мэрэгчлэр 2014 онд орж 2016 онд төгссөн. Хүс Политехникийн коллежийн тогоочийн курсын оюутан одоо энэ жил төгсөх анги байгаа. Өрөг угсралт мэрэгчлийг ер нь бол анх 14 онд 9-р ангид байх та. Өөрөө бас сонирхож исэн болохоор энэ мэрэгчлийг сонгож ер нь орж ирсэн. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох зорилго гэх юм бол энэ болохоор яг улсын хэмжээний дэлхийн хэмжээний болохоор тэгээд тодорхой хэмжээний том зорилго гэж тавьчаад бас хэцүү тэмцээн шнийж бас дэлхийн тэмцээн учраас Манай Монголоос 6 мэрэгчлэр өрсөлдөж байгаа. Тэгээд манай 5 нөгөө мэрэгчл маань болохоор 2016 оноос хойш шалгаруулалт нь явагдаад бэлтгэл ажил ерөөхдөө 100 хагацсан бэлтэж байгаа. Дэлхийн ур чадварын тэмцээнд бол өмнөхөө оролцсонаар мандах гээд хүүхдийн орноо гахиулаад тэгээ ер нь бэлтгэлийн амжилттай гээд гайгүй амжилттай оролцох хаа гэж бодож байна. Мэдээж хүн хожигдохын төлөө явахгүй. Аль болох өрсөлдөн хийн бүтээн. Энэ мэрэгжлийн гоё юм гэвэл ер нь барилгачид нь босоо бүтээц шүү дээ. Байнгын дэшээ босч өндөрсөж явдаг. Тэр талаараа айгүй гоё үүдэг. Хийсэн юм дараа нь өөрөө ингээд эргээд харах төртлэйгүй гоё. цаашдаа бол мэрэгчлэрээ илүү дээшээ сурна. Тэгээд энэ мэрэгчлэр нь тултал сураад хамгийн дээд одоо инженеринд болно гэж боддог шүү дээ. Боловсрол мэргэжил ур чадвараараа залуу хүн өөрийгөө гойж, илүү гэдгээ бусдад харуулдаг цаг үе ирж байна. Мэргэжлийн ур чадвараар улсын хөгжлийг түүчээлэх цаг айсвэ. Дэлхийн хөгжлийг дэргэд авчрах ур чадвартай, авиаслаг, шилдэг залуустай өндөр амжилт хүсье. Монгол орны хөгжлийн гарц чадварлаг монгол хүн танаас эхэлнэ.